Энэ бол хулан олон жил хүссэн хүслээ биелүүлж хөх томруулах мэс заслалт орсон үеийн видео тэмдэглэл. Би Солонгос улсыг зориод хамгийн one of the best гэгддэг view эмнэлэгт очсон. Яаж Солонгос явсан өмнөх бичлэгэн дээр байгаа. Энэ бичлэгийг хөхний мэс заслын өмнөх өдөр очиж бэлтгэл шинжилгээнүүд өгд юм бэлээ. Тэрүүгээр эхлэе. Шинжилгээндээ орлоо. Энэ ингээд B1 давхартаа бүтэн ингээд шинжилгээний лаборатори эхо бүх юмтайгаа одоо Солонгост байгаа гоо сайхны эмнэлгүүд дотроос гоо сайхны эмнэлэг шинжилгээний лаборатори тэгээ эхотойгоо бүгдээр хамтдаа байдаг цорын ганц эмнэлэг нь view гинэ. Хөө гаргахаар хувцас дээлээд тайлаад өгвөл Энд цусны шинжилгээг өгөөд тээжний эрдэнэтэнд харуулад тэгээд зүрхний бичлэг хийлгээд одоо дахиад юу хийх юм бол энэ мэдчлэн шинжилгээнүүд өгч жогоод тэгээд дээшээ гараад заслихаа эмчтэй уулзаад яг хийх имплантаа сонгоно, хэмжээгээ бас сонгоно. Одоо яг ингээл нөө миний биеинд тааруулаад яг яах вэ баярлалаа. Тээжний эрдэнэт Окей, асуудалгүй шүү. Мессасалд ороход ногоон гэрэл өглөө. Би ч ихтэй яг энийг мэдчихлээсэн л та. Улаанбаатарт байхдаа юмыг яаж мэдхүү гэд хөхний төвд очиод шинжилгээ эхонд харуулсан байсан л та. Тэгтээ энд ирээд баталгааж өгч байгаа. Чиа эйтмис. Тараа. Энэ дотроос одоо өөртөө хийх хөхнийхөө имплантыг сонгоё. Энэ болохоор мотива миний хийлгээ гэж бодож байгаа биет нь болохоор энэ баггүй юу? Би энийг яагаад чим айгүй нэг юм хүүтэн гэж төсөөлжсэн чи энэ айгүй гоё дулаахан юм байна. Би мэдгүй нэг юм гадны биет шиг санагдахгүй юм шиг байна. Имзэгхэн биш энэ айгүй гоё юм. Би энийг нэг хэсэг болж болох юм байна. Энэ болохоор мотива, ментор, тэгэнгүүтээ энд бас 7 гэж байгаа. Ингээд ийм 3 төрөл байгаа юм байна л та. Энэ нь болохоор арай ийм зузаан 7 давхар гэлүүтэй бүрхүүлтэй нэлээд зузаан гэсэн. Энийг бас хэлгэж олон гэхдээ их илүү хүмүүс сонгодог нь болохоор мотива, тэгээд ментор, тэгээд 7. Энэ view эмнэлгийнхаа мотива имплантыг хамгийн олон удаа хэрэгэлсэн, ашигласан эмнэлгээр 2 жил дарааллаад сонгогдсон. Тэгэхээр эднийх айгүй хийж ийн гэсэн үг байгаа шүү дээ, тий. Аюу хөх хийдэг, аюу их мотива имплантаар хөх хийд юм билээ. Тэгээ имплантаа эндээс харж сонгочоод одоо сайзаа сонгоно. Цэжний тойрог, ясны хэлбэр бүтцээс шалтгаалаад ямар хөө хэмжээтэй илүү гоё тохирох вэ гэдгийг эмч хэлж өгнө. Тэгээ бит хоёр хоорондоо ярилцж байгаа. За тэр хэмжээ дээрээс нь юмхүү хасах уу, яах вэ гэж байгаа ярилцж байгаа шийднэ. Бас зүүж үзнэ гэсэн надад хартаа ийм браун сүлсэн энэ энэгээр ингэж онгодог. Тэгэнгүүтээ энэ дотроо одоо би сонирхож байгаа хэмжээтэй импланта энэ дотор ингэ хийж үзнэ. Тэгэхээр бүр ингэ хийчихсэн юм шиг харагдахад харж төсөөлөхөд туслана гэсэн. Энэ юм яг надад нөгөө мэсэлгийн хэмж маань захирал юм чинь тэг яг одоо энэ үнтэй уулзсан. Айгүй олон мэсэлгийн эмч нартай байхгүй юу? Хөхний, нүүрний ингээл одоо бүх төрлийн эмч нар тусдаа байдаг. Тэр дундаас минийхээ болохоор яг захирал эмч нь хийж байгаа. Тэгээд одоо энэ үнтэй явж байна. харах юм бол хөхөн жоохон унжилттай байгаа. Иймэрхүү тохиолдолд доод талдаа зүсэлт хийлээ. 너무 커요? 아니면 참 байна уу? жижиг байна уу? Яг гоё байна. 괜찮아요? 딱 좋대. 걸어보세요. 좀 더 키워볼게요. Арай жоохон томруулах гэх юм бол ийм. Арай том байна. Том гоё юм байна. 좀 더 키워볼게요. дахиад жоохон томруулах. 댓글로 괜찮으면 큰 거 하세요. 괜찮으니까. Зүгээр өндөр болохоор зүгээр томыг хийсэн ч болно. 오케이. 요걸 400cc. 400cc. 안 Энэ 보일 зүсэлт нь энэ даавар. 안 보일 거야. Тэгэхээр харагдахгүй ингээд хөхөн дээр гардаг. Өндөр хэлээ 160 байна. Хэлээр 400 гавь. Зүсэлттэй. Доогор зүсэлттэй гайгүй. Тэгээд нэг сүртэй орчин мухтаа шаарддаг гэсэн. Тэндээ имплант нь бүр ямар дээд байгаа юм шиг санагдах байхгүй. Нөгөө арьсан амар чанга болохоор. Тэгээ арьсан цунах тусмаа юм ингээд доошлно гэсэн.
Камер дараа. 꼬리 한번 더 빼주실 수 있어요? 하나, 둘, 셋. 이렇게 잘해드릴게요. Сайн хийж өгье гэж байна. Энэ хөхтөөгөө баг сүлийн орой. Одоо орой 10 цаг болж байна. Уул нь өлсөөд байгаа байхгүй юу? Өлсөөд байна. Юм уумаар байна. Гэхдээ хагалгаа эхлэхээс 9 цагийн өмнөөс мацаг барьж эхлэх хэрэгтэй гэсэн. Юу ч идэж ууж болохгүй. Тэгэхээр одоо юу ч идэж уухгүйгээр унтаад маргааш өглөө эмнэлэг рүү явах хэрэгтэй. Ерөөсөө айхгүй байна. Харин ч айгүй догтлолтой байна. Ялангуяа өнөөдөр яг импланта барьж үзээд хийж үзсний дараа окей. За гоё болох юм байна гэдэг итгэл нь бүр тод болсон болохоор. За тэгээ маргааш өглөө өсөнд орчвол нүүрээ будахгүй, гар хөлийн хумс ямар ч будаггүй, ямар ч гоёл чимэглэл эмэг зүйлд бөгж байхгүй, будаг байхгүй очих хэвээр. За сайхан амарлаа. Маргааш уулзъя. За ингээд мэрцаслын өглөө. Сөүлийн төв Ганнамын яг төвд нь байдаг гоё эмнэлэг рүүгээ явлаа. Гаднаасаа ингэж харагддаг. Ороод халуунаа үзүүлээд бүх хувцаа тайлаад эмнэлгийн дотор хувцаас халаад өмсөд бэлэн болсон. Гэхдээ хагалгаанаас өмнө дахиад нэг эмчтэйгээ уулзах ёстой. Маш гоё. Энэ нь урталт нь энэ хадталтай энийг гаргаж үзээд таав цавны ямар нэг юм төрсөн тос төрсөн. Халаа тэгвэл нүрээ пин дугааш үзээ. Хагалгааны өмнө эмчтэй дахиад уулзаад дизайн хийн гэдэг юм байна. Тэр нь одоо нөгөө ингээд цээжин дээр ингээд зураад тэмдэглээд нэг тийм хэсэг байдаг шүү дээ. Тэр нь юм байна л да одоо. Өчигдөр болохоор яг хаа ерөн зүгээр хэмжээгээ ярилцаж сонгосон байхгүй. Одоо өглөөний 10:30 болж байна. Өчигдөр оройны 9 цагаас хойш юм идээгүй, ус уугаагүй, богцц ажиллаагүй, ямар ч амруу орсон юм байж болохгүй шүдэл угаасан. Нүүрэндээ би зүгээр тос төрөгцсөн байсан байхгүй. Тэгсэн чинь нүүрэнд ч юм төрөхгүй юм байна. Сая тэгээд бүр хөөсөд угаачлаа. Хамгийн сүүлд ингээд дуусах байраа. Одоо чи ингэж юу хийжсэн нь баг гэдэг нь уудлаа буцаад гараад ирсэн. Муу болоо. Тэр зөв. За тоол. Пүү гэсэн чинь яг ингээд нуунаас ингэж. яа. Oh, that is huge. Тэгээд ийм том хамрыг янзлаад ийм хөөрхөн болгосон биш. Энэ бичиг гэхдээ 2 жилийн өмнөх бичиг юм шиг байна. Энэ жил View эмнэлэг 19-наас хүрч байгаа байхгүй юу? 19 жилийн турш ганц ч удаа ийм эмнэлгийн алдаа, асуудал, проблем гаргаж байгаагүй. Энэ хооронд ганц мисэсл амжилтгүй болж байгаагүй. Бүгдээр амжилттай кейсүүд байсан тийм хариуцлагатай сайн эмнэлэг байхгүй юу? Зүгээр л ингэж томруулж байгаа шүү дээ. Ийм шүүгээ хараад мэдрэмжийн жоох юм шүү. 왜냐면 유튜브부터 비싼 거죠 짧아가지고. Яа тэгэхээр бүхний толгой энэ доотлынхын зураас хоёр нь богдох нь гэмээр юм бол. Дээдлийнх нь болохоор имплант, 근요? булчин. 수유하는 부위. Энэ тэр нэг 여기 얘가 찾는 거예요. 얘가. Тэр хоёр нэг булчин энэ хоёр 8 хол зайтай болохоор булчингийнхэн доор хийж байгаа. Тэгээд нөгөө нэг оюутлын тэр байхгүй болохоор санаа зовх байх. Апгрейд нь тэр гэж байна. Тэр. За одоо хагалгааныхаа хэсэг рүү орлоо. Сая эмчтэй үзүүлээд дизайнаа гаргуулад бүх юм бэлэн болсон. Одоо орлоо. Гоё болоод гараад ирээ. So how do you feel? Boobies. 2 цаг болсон юм шиг үү те. Тэг яг л нэг 2 цаг. Сая намайг сэрэгт би бүр юу болоод байгаа яг намайг сэргээд байгаа ингэж бодоод тэгээ бүр ингээ хөхөө барьж үзээд болцсон юм уу? Болцсон. Тэ ямар сони юм бэ гэдэг. Бүр мессажлт орж байгаа бүх юм мартцсан байна. Тэгээ миний нүд рүү нэг юм тос тусаацсан юм, тос төрчихсөн юм шиг байна. Нүд ингээд блортай байгаад сая нүдийн маань цэвэрлж өгсөн. Мэдээ алдуултнаас гарахтаа би бүр амар чичрээд одоо харин арай гайгүй болж байна. Бүх зүйл хэвээ яг энэ байрлалаараа 4 цаг хэвдэх ёстой. Гэхдээ унтаж болохгүй,
Унтахгүйгээр сэрүүн 4 цаг байна. Мэдэж байна. Мэдэгч юм. Мөндө чирээл. Yeah. It's over. How do you feel? Good, great actually. Одоо ингээ ямар нэг өвдөлт байхгүй зүгээр ингээл цээжээ хүчтэй бооцсон юм шиг, чанга бооцсон юм шиг санагдаж байна. Яаж юм? Nice. Харч үзээд нь. I know. Let's go. How do you feel? Өвдөлт бол байхгүй зүгээр л яг нь жоохон хөндүүртэй байна. Одоо угаасаа 38 дахь хийгээд байгаа юм чинь. Okay. 5 минутын хавар жоохон болоход бие мэдрэгдэх гэсэн. Жоох халахад. Одоо сая жоох алхаж үзсэн, усууж үзсэн, одоо эмнэлгээс гарлаа. Гэт гараа ингээд ийш нь хийгээд мэдэрч болж байна. Одоо 28 цаг болж байна. Монголд хүмүүс хөхний хаалгаа амар өвддөг гэдээсэн одоогор бол надад ямар ч өвдөлт алга зүгээр л ингээл чанга бооцсон юм шиг л санагдчихэв. Гэтэ чанга боогоогүй л байна л да, яг юм их сул боосон байна. Тэгэл ямар ч тийм өвдөлт биш зүгээр л pressure. Тав өнгөрөөгөө 6 дахь хүлээд эмнэлгээсээ гараад болдойтой хоол идээд намар жоохон алхаад тэгээ буцаж өрөөндөө ирчээд байж гин. Одоо унтлаа. Эхний шөнө ямар байх нь вэ? Гар хөдөлчихлээ шүү дээ. Гар энэс дэше явж л шүү дээ. Вау. Ер нь гар ингээд дэше хөдөлдөггүй, ус мүсээ боож чадахгүй, нүрээ угааж чадахгүй гэсэн чинь чадхал юм шүү. Энэ гидсний core булчингаа хөдөлгөж нэвтсэн болохгүй. Гаран дээр тулж болохгүй л байна л да. Бисээ орон дээр хөвтж байгаад өөрөө өндөх гэсэн чадахгүйсэн. Угаасаа тиймэрхүү юмдыг болдоогоор туслуулах хэрэгтэй. Бас нэг юм жоохон бүхтэлтэй явахгүй бол ингээд бас уулын болохгүй юм байна л та. Ингээд тэний жуулан болохгүй юм байна. Тэнийхэр өвдөх юм санагдаад ингээд жоохон бүхтээгээд байгаа. Яа. Гоё юм бэ. Яг энэ духны уртлын хэсгээс гурваа дондор нь хийгээд бисаа энэ боолтыг ингээд доошлуулад харсан. Би хөхөө харчихсан. Зөөлхөн үчил. Энэ боолт бол яг тийм ийм амар чанга боолт биш, энэ чухал боолт биш юм бэлээ. Яг энэний цаана болохоор одоо ингээд энэ ингээд доторхын ухаад авцсан юм шиг левчиг л байгаа байхгүй юу? Тэгээ би бүр энэнийхээ цаадлыг ч гэсэн харсан. Яг ойдлыг ингээд ойсон биш. Зүгээр яг тэр онгорхоо ойдлон дээрээ тейп наацсан гэсэн тэр яг үнэн байлээ. Яг ингээд энэ хэсгээр ийм хүндүүртэй л байгаад байна л да. Өвдөлт бол биш, зүгээр л ингээл айгүйх дасгал хийцэн юм шиг, юм өргөцсөн юм шиг. Гэхдээ I can do this. I can do this. Гараа нэх өргөж чадахгүй байгаадсан. Одоо бол би I can do that. Миний эмнүүдийг харах уу? Өглөө, өдөр, орой гэд ингээд бичсэн. Шууд би альнаас нь алийг уух л гэж зүгээр л өглөө олоод энийг задлаад нэг дор угаах болно. Энэ болохоор бүр хамгийн ихний өглөөнийх нь өглөө босонгуудаа өглөөний цайнаас өмнө уудаг. Эднэрийг болохоор өдөр оройн өглөөнийхөө хоолны дараа тэгээд энэ юмыг яаж мэдхүү өвдвөл хизээж хамаагүй болох өвчин намдах юм байгаа. Тэгээ хагалгаанаас хойш 3 дахь өдөр нь очиж үзүүлнэ. Гэхдээ намайг бити тонгоогоорой гэсэн.
Хажуу тийшээ харж унтж болохгүй, нэг тонгоож болохгүй, ингэсгээл зих байж байгаа юм шиг. Хаалганы дараа 3 дахь өдөр анх удаага энэ болтыг ахуулж, эмчтэйгээ уулзаж, ер нь юу болж ийн яаж гэж энэ асуух гэж. Мэсцлийн дараах үзлэгтээ орох гэж байна. Илүү их унжиж мунчих юм бол тэр үед нь сойх хэрэгтэй шүү гинэ. Хөхрөлч гэсэн байхгүй айгүй зүгээр байна. Тэгээд энэ дээр нь бэнд нь нөгөө одоо ингээл юм хийгээл нааш цаашаа явна шүү дээ. Тэгэх юм бол ингээд доошлдог гинэ. Тэр үед нь яг одоогийн байгаа яг хэсэг хүртлээ дээшлүүлээд өгөх болно. Өнөөдөр 7 дахь өдрийн уулзалт тэгээд 7 дахь өдөр маань ямар байна? Юугаа энэ доотлихоо survey-г үзүүлээд тэг өнөөдөр болохоор сүүлээсээ 2 дахь уулзалт болно. Ийшээ орох гэж. Ийшээ ороод энийгээ тайлаад эмчигээ хүлээгээс гэж. Very good actually. I haven't felt any pain, discomfort or anything. Korean food? Yes, A lot? Yeah. Which one is your best? Kimchi-jjigae. Yeah, really? Одоо өнөөдрөөс шавар энтер хийж болно. Усанд орсныхаа дараа нөгөө хөхөө сайн чигшлэгээрээ за body lotion энтрээр массаж энтер хийх бол шаардлага байхгүй. За. Юу хэлэх вэ? Уг цанцаад хэлсэн. Бай 좀 매제다. Өнөөдөр эм маань дуусч байгаа. Өдөрт 4 удаа уугаад исэн эм дуусчихсан. Тэгээ өнөөдрийн эмчийн үзэлгээр үзээд одоо энэ нөгөө одоо ингээд энэ доогоорох зүссэн хэсгээр оёдл за нэгдүгээрт оёдл гэж байхгүй заяа. Оёдл биш ч одоо зүсээд тэнгүүтээ тэр хэсгээ оёог ингээд шууд одоо ингээд скотч юмар наачт юм бэл одоо ингээд шархуудыг дана наадаг болсон. Тэгээ тэр наалтан дээр нэг юм ширхний лент шиг юм тавиад тэнгүүтээ тэрийг давуулаад дахиад нэг юм болт байсан байхгүй. Тэр болтыг нь солиод яваадсан. Өнөөдөр тэр болтыг нь бүр авчихсан. Одоо тэгээ энэний ард зүгээр л нэг юм ширхний лент шиг ерөөсөд маш богинохон тийм юм наацсан байгаа юм билээ. Тэгээд өнөөдөр усанд орох зөвшөөрлөө өгсөн. 7 хоног яг энэ хэсгийг норгож болохгүй, усанд орж болохгүй гэж байсан байхгүй. Тэгэл би бие таллаж угаагаадсан. Одоо өнөөдрөөс хэвийн байдлаар усанд орж болно. Гэхдээ саунд орж болохгүй, бассейнд орж болохгүй. Тэгээ усанд орсны дараа ингээд энэ доор байгаа юм ширхний лент жижигхэн наалтанд унчих юм бол it's okay гэсэн. Одоо тэр ингээд нэг хэд хоногийн дараа өөрөө унаа шүү дээ тий. Тэгэл тэрнээс хойш энэ дэр юм наахгүй шүү. Тэгээ би өнөөдөр тэр шархыг харсан. Жижигхэн цэвэрхэн юм бэлээ. Нарийнхан юм бэлээ. Тэр идэх хэрэг гоё идэх баг. Гэхдээ ямар ч тач эцтэй. 7 давхар байшингийн 13 дахь давхар ингээд тэр чигтээ яг хагалгааны дараах арчилгааны хэсэг байгаа байхгүй. Өнөөдөр болохоор хамгийн гол нь одоо ингэ хагалгааны дараах одоо зүүлгэж өгсөн тэр левчгтэйгээ байгаад байгаа. Тэрийг солиод энгийн спорт бра болгоно гэсэн. Өнөөдөр мэсгэлийн дараах 9 дахь өдөр. Тэгээд одоо яг энэ одоо нэмсэслийн дараа өмссөн бра байхгүй энэ дотор болсныг өөр юм. Тэрийгээ солиод байнга өмсөх энгийн спорт бра сольж зүүнэ гэж хэлэх гэжсэн байна. Эмч орж ирээд тасалдчихсан байна. 9 хоног эмнэлгээс өгсөн браг зүгээд спорт брагаа болохоор харин 3 сар тасралтгүй зөөх ёстой. Тэрийг одоо анх удаа өмсөх гэж байна. Хамтд нь 1 сар зүгээд энэ доторхын 1 сар дээрээ тайлаад энийг болохоор ганцаарынгийн 3 сар хүртэл. Унтахтаа хоёулангийн заавал өмсч үзье шүү дээ. Бүр амар хитрхи барин санагдах юм бол өдөрт 2-3 цаг тайлаад жоохон аврааж агаад орой унтахтаа заавал зүгээрээ. Энэ дээр нь зүүж бэндэж байгаа шүү дээ. Энийг ч гэсэндээ жоохон барин санагдах юм бол өдөр нь тайлж аваад орой унтахтаа заавал зүгээрээ. Массаж. Эмчилгээ нөгөө эдгэрэлтийг нь биеинд дасан цогцох
чадварыг нь түргэцэгдэг хэмжээгнүүд хийж байгаа. Оксижен танкнд орсон одоо энэ массажид орж байна. 현재 드시는 거고요. 그다음에 이건 구연구 축제예요. 이거 아침 Энэ бүхэн маш хурдан бөгөөд айгүй амархан өвдөлтгүй айгүй гоё болж өглөө. Тэгээд виу хэлхийхэндээ баярлалаа. Би одоо ингэж явлаа. Ингээд Солонгос улсад 14 хонож нөхөртөөгөө хоёулаа бүтэн биеийн шинжилгээнд орж бие хөх төмрүүлэх хагалгаа хийлгэсэн эрүүл мэндийн аяллаа тэмдэглэлд дуслаа. Одоо хөх маань хэдгрээд ямар байгааг Instagram дээрээс хараарай. Солонгосын хамгийн сайн ур чадвартай, тухтай эмнэлгүүдтэй холбож зуучилж өгсөн Хана Медикалда хамгийн их талархлаа. Анх ирэхэд тосож авсан шигэ явхад бас онгоцны буудлын руу ингээд тухтай хөргөж өгсөн. Та хэд Солонгосын эрүүл мэндийн аялалтай холбоотой асууж тодруулах зүйлс бол бүгдийг нь Хана Медикалаас асуугаарай. Баярлалаа баяртай.